Эрүүл мэнд эрхэм баян. Иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулв. Жараар олгох эм. Манай орны эрүүл мэндийн салбарын хувьд тулгамдаад байгаа нэг асуудал нь эмийн зохистой хэрэглээний асуудал байдаг. Аливаа өвчнийг эмчлэн илааршуулах үндсэн арга бол эмийн эмчилгээ байдаг учраас эмийг буруу хэрэглэх, зохисгүй хэрэглэх арга, тун, заалтыг гажуудуулах юм бол эмийн эмчилгээний үр нөлөө буурах, сулрах, эмчилгээний үр нөлөө үзүүлэхгүй болох, олон талын сөрөг, гажинлоо илрэх, улмаар өвчтний амнаас эрүүл мэндэд хохирол учруулж болдог. Ийм учраас эмийн зохистой хэрэглээний асуудлыг маш их анхаарах болсон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ талаар олон талт үйл ажиллагаа явуулан хэрэгжүүлж байна. Тэгэхээр яг манай орны хувьд бол эмийн зохисгүй хэрэглээнд хүрэж байгаа одоо энэ шалтгааны дотор голлох байрыг эмийн жорын асуудал эзэлж байгаа юм. Тэгэхээр эмийг хэрэглэх харилцаанд оролцож байгаа эмч, өвчтөн, эмологч нар хоорондоо эмийн жороор хоорондоо одоо харилцаж, уялдаж, ингэж холбогдож эмийн харилцаанд оролцож байдаг. Ийм учраас эмийн жоронд л хариуцлагагүй хандхад эмийн хэрэглээ бол бүхэлдээ өөрчлөгдөж, эмийн зохисгүй хэрэглээнд хүрч одоо олон талын одоо сөрөг нөлөө үзүүлэх ийм эрсдэлтэй байдаг. Эм гэдэг маань өөрөө маш өвөрм хөс бүтээгдэхүүн. Эм зүгээр нэг хүний идэж хэрэглэдэг хоолноос асар их ялгаатай. Яагаад тэгэхээр харьцангуй их өндөр цэвэршилтэй, биологийн их идэвхтэй байдаг учраас эмийн бодис эмчилгээний ашигтай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ санамсаргүй буюу хүсээгүй ямар нэгэн нөлөө үзүүлж болох эрсдэл агуулж байдаг гэдгийг ямагт бодож явах хэрэгтэй. Тийм учраас эм хэрэглэх шийдвэр гаргагч нь эмийн зохистой хэрэглгээний сонирхол хэрэгцээний үүднээс сандвал чухамдаа эмчлэх хэрэгтэй. Өвчтөн эхлээд эмчид үзүүлж оншоо тогтоолгоод эмийн жор бичүүлж аваад тухайн жорынхоо дагуу эмийн сангаас эмээ авч хэрэглэх ёстой. Гэтэл өнөөдөр манай орны хувьд өвчтөн эмчд очин оншоо тогтоолголгүйгээр шууд эмийн санд очин дураараа эм авч хэрэглэх асуудал маш их байна. Мөн эмийн санчид зовиороо хэлж эмийн санчаар эмчилгээгээ хийлгдэг асуудал маш түгээмэл боллоо. Энэ нь өөрийнхөө эрүүл мэндийг маш их эрсдэлд оруулж байгаа гэсэн үг юм аа. Эмч хүн эм хэрэглэх шийдвэр гаргахдаа өвчтөе хүний эрүүл мэндийн байдлыг юуны өмнө үнэлж үзнэ. Дараа нь энэ хүний өвчин эмнэлзийн ямар шатанд байна уу гэдгийг тооцож үзнэ. Энэ хүний өвчин эмгэг ямар жамаар явагдаад байна уу гэдгийг анхаарч үзнэ. Чухам эмгэг жамын аль ямар шатан дээр нь ямар механизмтай эм сонгож хэрэглэвэл энэ хүний эрүүл мэнд сайжирч болох вэ гэдгийг эмч тооцож үзэж байж эм сонгодог. Эм сонгосны дараа эмчийн хийдэг нэг том ажил бол энэ хүнд энэ эмийг ямар тунгаар хэрэглэх вэ гэдэг асуудал гарч ирдэг. Тэгэхээр эмч хүн ширээний ард суугаад жор бичихтэй энэ бүх үйлдэлийг ураг тархинда эсвэл гараараа хийж байж л за энэ хүнд ийм эмийг ийм тунгаар хэрэглэвэл нэг эмчлэх эдгэрх найдвар гарч ирж байна гэсэн ийм л үр дүнд хүрж эмчилгээ эхэлдэг байгаа. Эмч нар жор бичихтэй Монгол улсын жорын маягтын стандартын дагуу бичих ёстой. Манай улсад эмийн жорыг бичих энгийн эмийн жорын маягт, мансууруулах эмийн жорын маягт гэсэн хоёр төрлийн маягт бий. Маш хариуцлагатайгаар хэлэхэд эрүүл мэндийн аливаа асуудал гарсан бол заавал эмчид ханд. Эмчээр эм хэрэглэх шийдвэр гаргавал тэр хүний хяналтанд эм хэрэгэл эмнээс болсон ямар нэг өөрчлөлт гарвал эмч түүнийг хариуцах ёстой. Тэр хариуцлагыг эмчид бас хүлээлэг. Тэхийн тулд эмчээс заавал жор авч эмийн сангаас эм авахдаа жартай очдог баймаар байна. Тэгэхээр эмч нар ер нь эмийн жорыг бичихтэй эмийн жорын тодорхойлтыг маш сайн санах ёстой.
Эмийн жор гэж эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан энэхүү стандартад заасан жорын маягтэр тухайн өвчтөн зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх эмийг заасан баримт бичиг. 2. Эмийн жор нь буруу бичлэлт болон олголтоо сүйдэн өвчтний эрүүл мэнд хохирсон тохиолдолд эмч, эм зүйч, эм найруулагчийн ёс суртахуун, шийтгэлийн хариуцлагыг тодорхойлогч хууль ёсны баримт бичиг болно гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр эмчнэр маань эмийн жорыг өвчтөн зориулж бичээ гэдгээ маш сайн санах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл өвчтөн эмийн жорноос эм хэрэглэх аргыг харж ойлгож тэгээ эмээ зөв хэрэглэх ёстой. За эмийн санч маань тухайн эмчийн бичсэн жорыг уншиж зөв ойлгож эмийг яг зөв ойлгох ёстой. Тийм учраас энэ эмийн жорыг буруу бичсний улмаас одоо өвчтөн эмээ зөв хэрэглэхгүй болох нь байна. Эмийн санч маань тухайн эмчийн бичсэн жорыг ойлгохгүй нэг бол өөр эмээр сольж өгдөг, нэг бол олохдохгүй ийм байдал төрөгдөг. Тэгээ ер нь бол эмийн жорыг буруу бичснээс болоод тэр эмчийн өвчтөнд зарцуулсан бүх цаг, зав, хугацаа, хөдөлмөр талаар болдог гэдгийг л эмч нар маань сайн анхаарч ойлгох ёстой. Амьдрал дээр юу болж байна вэ? Манай үйлчлүүлэгчид, эм хэрэглэгчид дур мэдэж эм хэрэглэх явдал асар их байна. Бүр тэр байтугай насан туршаагүй хүүхэд, бүр цэцэрлэг яслын насны хүүхэдтэй хүртэл дур мэдэж эм хэрэглэж байна. Гэртээ эм нөөцлөөд хугацаа дууссан ч байж магадгүй эмийг дур мэдэж хэрэглээд эмийн сангаас очиж жаргүй эм өг гэж шаардаж эм авч хэрэглэдэг ийм хандлага одоо монголчууд өөрчлөх цаг болжээ. Эмийн талаар би үйлчлүүлэгчдийг өндөр мэдлэгтэй бай гэж бол хэлж чадахгүй. Магадгүй тийм шаардлага огт байхгүй ч гэж магадгүй. Харин эмчийн даалгаврыг л эмчийн зөвлөгөөнийг л маш сайн биелүүлж чаддаг байх юм бол эмийн эмчилгээ үрдэн өгдөг. Эмийн эмчилгээнд асар их ач холбогдолтой бөгөөд үрдэнд нь шууд нөлөөлдөг хүчин зүйл бол хувь хүний эмийн эмчилгээний эрх ашигын үүднээс өөрийнхөө зан үйлийг өөрчлөх явдал байд. Энэ дээр хоёрхан жишээ гэлээ. Илүү жинтэй байгаа бол даралт бууруулах эмчилгээний ямар ч үр дүн байхгүй. Өөх тостой хоол идээд байгаа бол зүрхээр өвдөх зөвөртэй хүний эмчилгээ үр дүн байхгүй. Давс өөх тос чихэр их хэрэглээд байвал зүрх судасны өвчний эмчилгээ үр дүн байхгүй. Тэгэхээр эм хэрэглэх шийдвэр гаргахын зэрэгцээ эмч танд заавал зөвлөгөө өгч. Тэр зөвлөгөөг миний эмчилгээний эрх ашигын үүднээс миний амьдралын хэв заншил, зан үйлээ өөрчлөх шаардлага надад тавьж гин гэж ойлгож хүлээж авч биелүүлэх хэрэгтэй. Таны эрүүл мэндэд ямар нэгэн асуудал гарах юм бол зөвхөн эмчид хамгийн түрүүнд хандаарай. Ингэснээр та өөрийнхөө өвчнийг зөв онцлуулж, эрүүл мэндээ эрсдэлээс хамгаалж чадна. Эм олгогч нар эмийг жороор олгож занших хэрэгтэй. Эмч нар маань Монгол улсад мөрдөгдөж байгаа стандартын дагуу жорын маягтыг бичиж хэвшүүл манай улсад эмийн зохистой хэрэглээ төлөвшөж эрүүл мэндийн салбарын хөгжил хэд хэдэн шатаар дээш ахих боломжтой болно.